За ингээд өнөөдрийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтанд оролцож байгаа хүмүүс та бүхнээс Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн анх дугаар зөвлөгөөнийг 1-р сарын 23-нд 100 мод суманд зохион байгуулж 400 гаруй иргэн оролцлоо. Энэхүү зөвлөгөөнийг хүнсний хувьсгал, цагаан алт үндэсний хөдөлгөөн, мал аж ахуй газар тариалан хослуулан хөгжүүлэх Атрын 4-р аян, мөн Төв аймгийн газар тариалангийн салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд аймгийн засаг даргын санаачлагаар зохион байгуулсан юм а. Зөвлөгөөнд аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, татврын газар, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, онцгой байдлын газар, цагдаагийн газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, стандарт хэмжилт зүүн хилтэс зэрэг холбогдох байгууллагын удирдах ажилтнууд оролцож хилцүүлэг өрнүүлэн бизнес эрхлэгчид тулгамддаг асуудлаа хилцлээ. Өнгөрсөн 2025 оны бизнес эрхлэгчдийг дэмжих хичээл болгон зарласан. За энэ хүрээнд бид нар 2026 оны эхний 1 сартаа багтаагаад одоо аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоо эрхлэгчдийг энэхүү бизнесийн одоо уулзалтад арга хэмжээнд урьж оролцууллаа. За өнөөдрийн уулзалтын гол зорилго юу вэ гэхээр бизнес эрхлэхэд тулгамддаг ямар асуудлууд байдгийг, ялангуяа одоо газрын харилцаа, улсын бүртгэл, татвартай холбоотой иргэдийн одоо асуусан асуултууд тэр доор нь одоо хариу өгч бид нараас ажиллаа. Хөдөө орон нутагт бол үйлдвэрлэл одоо хуваараа ингээд явуулаад бид нар чи бас тэр болгон ийм дэмжлэг, зээл, ийм янз бүрийн юмд хамрагддаггүй. Одоо бол ерөөсөө үйлдвэрлэл одоо яг үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэл дээр анхаарч ингэж ажиллаж байгаа нь бол одоо бид нарт их анхаарах ийм ажил зохион байгуулж байгаа нь бид нарт их сайхан санагдлаа. Тэгээд Төв аймгийн маань энэ зохион байгуулж байгаа 27 сумаас одоо ер нь маш олон хүн ирсэн байна. Ингээ манай Төв аймаг чинь Улаанбаатар хотод ойр байдгаараа их онцлог. Тэгээ Улаанбаатарын одоо хүнс одоо янз бүрийн бүтээгдэхүүнийг одоо хот орсон аймаг болохоор манай аймагтууд одоо энэ бол үнэхэрийн одоо үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүст бол үр ашгаан өгөөжтэй ийм сайхан одоо зөвлөгөөн болж байна. Аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 3200 баялаг бүтээгч, иргэн аж ахуйн нэг үйл ажиллагаа явуулж, улсын хэмжээний үр тарианы 16.8%, төмсний 55.7%, хүнсний ногооны 16.5%, тосны ургамлын 22.7%, тармилт хижээлийн 35.6%-ийг үйлдвэрлэж байна гэлээ.